За сайн байцгаана уу? Ньюбиний Боб байна. Удаан хугацаанд уулзсангүй тайлан гаргах цаг болсон байна. 2025 оны тайлан 2026 оны 2 сарын 10-аар эцэслэн шинэ систем дээр X тайлан хэрхэн гарах вэ талаар шинэ бичлэг оруулах гэж байгаадаа баяртай байна. За ингээд шууд зааварлагаа орё. За X тайлан гаргахын тулд эхлээд заавал шалгах зүйл байна. Ямар зүйлийг шалгах вэ гэхээр баримт систем дээр тухайн компани орлого зарлагын гүйлгээ гараагүй хэсгийг шалгана. За үүний тулд баримт систем рүү ороод Excel гэсэн төлбөрийн баримт жагсаалтаас Excel гэсэн энэ товчлуур дээр дарна. За 2025 оноос сонгоно. Энд бүх гэдгийг сонгоод эхлээд байгууллага хооронд борлуулалтын гүйлгээ байна уу гэдгийг шалгана. Хэрвээ энэ хугацаанд баримт мэдээлэл олдсонгүй гэвэл дараагийн алхам руу орно. Худалдан авалтын гүйлгээ байна уу гэдгийг шалгана. Худалдан авалтын гүйлгээ байхгүй байна. За ингээд бид нэр энэ компани дээр бол X тайлан гаргаж болох юм байна гэдгийг мэдээд авчихна. Одоо систем рүүгээ нэвтрье. За миний хувьд систем рүү аль хэдийн нэвтэрсэн байна. Нэвтэрч ороход компани мэдээлэл шинжлэх цонх руу шууд ороод ир. За тэгэх юм бол энэ дээр ингээд шинжлэх тавчаад дараад хадгалгаа дарна. За тэгээд дараах гэдгийг тусгай зөвшөөрлийн мэдээлэл зөв байна гэдгийг дарна. Дахиад хамааралгүй байгуулах гэдгийг дарна. Тайлангийн тохироо шинжлэх гэдгээ дарна. 2.5 тэрбумээс бага гэдгээ сонгоно. Системийн төрөл гэдгээ бусдаар сонгоно. Систем гэдгээ Excel гэдгээрээ сонгох чинь шинжлэх. За одоо ингээд цаашаа явъя. Холбогдох гэдгийг дарна. Тайлангийн өсөлт эхлүүлэхийг зөвшөөрч байна. Өсөлт эхлүүлэх гэдгийг дарна. За өмнө байсан цаавраас илүү их олон алхамтай болсон байгаа байх. Гэхдээ энийг хараад хийвэл болно. За тайлан руугаа оръё. Шивэлтийг эхлүүлэх дарна. Шивэлт эхлүүлэх маш олон дамжлагтай байна. За энэ дээр 22 шалгуур байна гэж зааж байна. За бид нэр эхлээд яах вэ гэвэл энэ тодруулга руу ороод мэдээнүүдээ бүглээд явна. За тодруулга руу оръё. За энэ анхааруулсан гурвалжин шарсан үүн дээр бол space буюу за аваад за тэгэхээр энэ алдаа байхгүй болно. Дараагийнх руу ороод мөн адилхан. За дараагийнх руу орно. За энэ дээр тоо байгаа бол тоонуудыг хуудаж тавина хоошно. Copy paste. За энэ хоёр дүнд тэнцэх ёстой. За энэ дээр бол за авчна. Дараагийн тодруулах руугаа орлоо. За энэ дээр ямар нэгэн тоо байхгүй учраас цаашаа явъя. Та хэд байвал бүглэх ёстой. Харах ёстой. За байхгүй учраас цаашаа явлаа. За энэ дээр нэг тоо байна. Энэ дүнг ийш нь хуулаад тавьчихна. За энэ дээр нэг за авчи. За дараагийн тодруулга. Бусад санхүүгийн хөрөнгө. За энэ дээр мэдээлэл алга байна. Параметр дээр мэдээлэл байхгүй учраас тоо заавлаа. Орлуулах зорилгоор зөвшөөрөх хөрөнгө заавлаа. Хурцлах гэсэн зардал тоо байхгүй. Үндсэн хөрөнгө тоо байхгүй байна. Тэгээд доор нь тодруулга учраас заавлаа. Бидус хөрөнгө заавлаа. Дуусаагүй барилга байхгүй. За энэ дээр шалгуур маань багасаад яваад байгааг сандарч байгаа. За урт хугацаанд хөрөнгө оруулалт
оруулгын зорилттой үйлдэл хөрөнгө бусад үр төлбөр дээр 2 3 за тэгээд 17 эцтэй өмчтөр. За энэ дээр эцсийн үйлдэл ингээд анхаарал байгаа. Энийг дараа нь бид нар санхүүгийн байдлын тайлал руу орж байгаад нэг янзлана. За дараагийнх дээр тоодон алга байна. Дараагийнх дээр тоодон алга. Зардал дээр тоодон алга байна. Холбооны зардал дээр тоодон байхгүй. Холбоотой талууд дээр тоодон байхгүй. Олс шүү хөрөнгө заавлаа. Тайлбарлын дараах үйл заавлаа. За одоо ингээд биднэрт 31 үйлдэл хийсэн байна. Энийг хадгалаад авчаа. Энэ яагаад хадгалах нь чухал гэдэг вэ? Та яг эцсийн өдөр үйлгээ хийж агаад тайлбараа гаргаж чад амжаагүй тохиолдолд төрийн сан дээр очиод би хийж чад амжаагүй гэдгийг чинь батлах юм хадгалах товчээд байхгүй. Тэгэхээр хадгалгаа явууч гэсэн тарчин гэсэн үг. За одоо ингээд 5 шалгуур үлдсэн. Санхүү байдлын тайлбар буцаад орё. Энэ дөнгүүд маань яг таарч явах хэрэгтэй. Өмнөх жилийн санхүүгийн тайлбар эцсийн үлдэгдэл энэ жилийн санхүүгийн тайлбар эцсийн үлдэгдэл хоёр ингээд хоорондоо таарч байна. За энэ дээр таарахгүй гэсэн алдаа зааж байна те. Энэ нийт хөрөнгөний дүн, нийт үр төлбөр ба эзэдийн өмчтийн дүнтэй таарахгүй. За тэгээд доошоо яваад харъя. Урьдчилж орсон орлого дээр дүн байна. Энийг бол гараас оруулах юм байна. Дөрөнсэй 200 за энэ дүн тэр анхаарал өгсөн байна. За цаашаа яваад харъя. За энэ дээр гараас оруулах дүн байна. За шалгуур 4 болж маслаа. Одоо энэ дээр хоригцаашаа эндээс суулаа тавьж болно. За ингээд тэглэлээ шалгуур нийлүүлсэн байна. Энэ дээр алтайгийн шалгая энэ дээр тодруулаа 16-гийн 5-ын 3 дээр дүн оруулах ёстой гинэ. Хадгалгаа ёстой гэсэн дарчээ. 4 шалгуур үлдчихлээ. За хүүд явъя 16-гийн 5-ын 3 дээр энэ дээр дүнгээ штэ. Энэ дүнгээ хоолоод хувийн байгууллагад төлөх тавьчих. За тэгэхээр энэ нэг алдаа багслаа. За одоо 3 алдаа үлдсэн. Өмчийн өөрчлөлтийн тайлан дээр зөрүү байна. Санхүү байдлын тайлангийн 5 дахь мөр. Гараас оруулахгүй бол алдаатай байна. Сах 440 463 600 тэгэлүүлсэн.
За одоо ингээд ямар ч алдаа байхгүй боллоо. Хадгалгаа даалаа. Хадгалгаа дарна. Тайлангаа илгээн. За энэ дээр доошоо гүйлгээ зөвшөөрч нэглгээд дарна. Тайлбарыг зүгээр заавчна. Тайлыг илгээх. За энэ дээр та нар сулаагаа оруулж хараа. Өөр сулаа нэмэх гэдгээр ингээд регистрийн за эхлэн заавал байх албагүй дээ захирлын тайлгаа гаргаж болно. Өөр холбогдолтой мэдээлэлтэй ийгээд хадгалах дараад за тэгээд ингээд тайлыг илгээх. За ингээд үйлдэл бол дуусж байгаа. За анхаарал тавьсан баярлалаа.